Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр сурган заа харга зүй 10-ыг үзээд дасгал ажил 8-ыг ажиллах болно. За дасгал ажил 8-ыг ажиллахдаа бид нар оюутнуудаа яг түрүүчийн өмнөх хичээлүүдтэй адилхан ямар ажлыг гүйцэтгэх үү гэдэг аргачлалыг нь тайлбарлаад оюутнууд дээр чиглүүлэх асуулгад нь хариулгуулна. За энэний дагуу оюутнууд суур машин дээр дасгал ажил 8-ыг ажлын зургийн дагуу гүйцэтгэх болно. За ажлын зургийн дагуу гүйцэтгэхдээ ажлын дарааллаа төлөвлөнө. За ямар багаж хэрэгтэй гэдгээ төлөвлөнө. Тэгснийхээ дараа өөрсдийн үнэлгээний шалгуур хуудсыг бас боловсруулсан байх ёстой. Тэрнийхээ дагуу өөрийгөө үнэлнэ. Ажлын дарааллыг боловсруулах явцад бол багш энэ болж гэн болохгүй байна гэдэг чиглүүлэх юмнуудаа хийгээ явах, давхар хийгээ явна. За бүгдээрээ одоо 8 дугаар дасгал ажлаа суур машин дээр хийж эхэлье. За ажлын зургийнхаа дагуу одоо бид нэр энэ ховлыг зорно. Энэ ховлыг зорохын тулд биднэрт 10 мм-ийн диаметртэй нөгөө төгсгөл фриз маань хэрэгтэй. За энэ төгсгөл фризээ суйрлуулсан машиныхаа тэг цэгийг бол олцглоо. Яг одоо нөгөө энэ ховлынхоо төвийг хэдүүлээ олцгоё. Одоо X тэнглэгээ олцсон учраас жоохон дотор нь оруулж агаад ZT0 татах. За ZT0-ын тулд багж руугаа ойртуулъя. За ZT0 2 мм-ээр учраас ZT0 гэж байгаа. За 2 мм гэдэг. Одоо хөргөх шинжлэгээ өгнө. За яг энэ үйлдэлээр одоо 2 мм-ээр зэтийнхээ дагуу өгөөд энэ ховлыг бүр дуустал нь зорох ёстой. За машин амтраачлаа. Одоо хутгаа гаргаж ирнэ. Ширээгээ доошлуулад одоо нөгөө талынхаа ховлыг зорно. За нөгөө талын ховл маань яг энэ нөгөө тэгшгэмтэй бэлдэж учраас шууд хасах 45 мм лөө Y тэнхлэгээ шилжүүлчихнэ. Одоо бид нар Z тэнхлэгээ бол тохируулсан байгаа. За тэгэхээр хасах 2 болгоод за яг түрүүчийн гişгэ одоо 115 мм-ээр X тэнхлэгийнхээ дагуу зороод тэгээд энэ бэлтцээ дуустал нь нэвт одоо зорох ёстой. За ажиллаа эхэллээ. За хөргөх шингэнээ мартаж болохгүй. За X тэнхлэгийнхээ тэг цэг рүү заавал буцааж ойртуулж агаад ZT 2 мм-ээр өгөөд за тэгээ ингээд дуустал нь зарна.
За зороод дууслаа. За бэлтцээ аваад ирсэн. Одоо ирэмгүүдээ сайхан засчихна. За ирэмгээ хураадаж ирмэг заслуудаа хийчихлээр за ингээд ирэмгүүдээ хураадаа дууслаа. За ингээд одоо 8 дугаар таслаа дууслаа. Сурган заах арга зүй 10 дугаар хичээлээр 8 дугаар ажлыг дууссан. За энэ бэлтгэц маань маш их ажилттай байгаа. Одоо 6, 7, 8 гэсэн 3 дасгалыг багтаасан ийм ажил. За энэ ажлын одоо энэ орой дээрээс нь бид нар уг нь өрөмдөх ёстой. Өрөмдөөд эрзва татах. Энийг дараагийн хичээл дээр одоо ирээс татснаа үзүүлье. Маш олон удаа давтаж үзүүлсэн учраас. За өнөөдрийн хичээлээр 8 дугаар дасгалыг ажиллаа дууслаа. Дараагийн хичээлээр сурган заах арга зүй 11 дугаар хичээлийг үзнэ. Тэрүүгээрээ 9 дугаар дасгал ажлыг ажиллах болно.